Энэ 7 хоногийн зочноор манай олон улсын хэмжээний мастер тэгээ гүйлтийн одоо маш сайн дэмжигч бас артлыг хангадаг ийм бүсгүй оролцож байна. Энэ бол ганц зүг байна. За хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Ингээ өөрийнхөө гүйлтийн арын албаны нэг жоохон дуршлагаас хуваалцъя. Би ерөөсөө бие тамир спортоос айгүй хол хүн байхгүй. Тооны хүн, нэгтлэн модогч мөрөгчлээ. Тэгээд Баатараа ингээд анх гүйж эхлээд ингээд гүйлтээр янз янзын орлого хийгээл Google байж аваад анх ингээ өөрөө хуураа ингэж бэлдэж явсараад анх 42 км гүйсэн байхгүй. За ингэж гүйхэд би бас битэр би нэг айгүйх урамшуулж дэмждэг. Тэгээд фүүз бэлгэлсэн байхгүй юу. Тэгээ фүүз бэлгэлээд би ингээ анхны 42 км-аа гүйлээ гэдэг энэ зургийг Facebook дээр постлсан. Тэгсэн чинь доор нь хүмүүс ингээд баяр хүргэх нь хүргээл зарим нь болохоор бүр ингэж хэлсэн. Бид хоёр 3 хүүхэдтэй. Тэгээд за ингээд 4-р хүүхэдтэй болж байгаад баяр хүргье. Алдарт ээж болох гэж байгаад баяр хүргье гэж тийм юунууднаас нөхдөөд хэлээдсэн байхгүй. Тэгээд би одоо яг жирэмсэн хүн шиг харагдаад байгаа юм бах та гэж бодоод өөрийгөө. Тэгээд би ерөөсөө өөрийгөө ерөөсөө тарган гэж бодоагүй байхгүй. Энэ үед тэгээд ингээд л нэр би ингээд амар тарган байгаа юм байна те. Ямар нэгэн хөдөлгөөн хийх ёстой байна гэдгийг анх бодож үзчихсэн байхгүй. Тэрнээс өмнө нь бол ерөөсөө угаасааш нэг хайхтар таргалаад нэг замаа алддаггүй яг жирэмслэхээс бус үеэр тэгээд ерөөсөө огт жиммингийн тухай боддгоо, жингээч үздэггүй тийм байсан байхгүй. Тэгээд энэ зурагнаас хойш ирнэ. За хөдлөх ёстой мэн болохгүй байгаа юм. Би болохгүй зүг рүүгээ явж байгаа юм байна гэдгийг ойлгож эхэлж байгаа байхгүй. Баатараа гүөхт нь болохоор амар дэмжээл өөчөө тэггүй гэл амар дэмжээл ингээд өөрийгөө ерөөсөө бодож үзэж байгаагүй. Тэгээд энэ зурагнаас хойш анх тэгж бодож үзсэн. Хамгийн анхны. За тэгээд анх яг 20 оны 5 сарын 26-нд гүйж үзсэн байлаа. Тэгээд энд гүөхт юу болсон гэхээр одоо манай Италийн марафоны олон улсын хэмжээний мастер ийг тогтохогч Баатараа бид 3 хүрээлээ ороод тэгээ нөгөө Баатараа болохоор ингээд ойрхон зурхан гүгээд байсан болохоор ингээд хүрээлэнд гүөхөр бүр айгүй гоё юм байна. Тэнд очиж гүйе гэд. Тэгээд хүрээлэнд очиод эхлээ нөгөө улаан замаар 3.4 км-ээр нэг тойрсон байхгүй. Тэгээ нэг тойрч ирээ. За одоо чи болно. Эхний удаа чинийх ингээд болно. Чи одоо ингээд болох хуцаа солиод одоо болсон гэхээр надад болохоор тэр нэг тойроод ирсэн чи бүр ингээд амар гоё санагдсан байхгүй. Ягаад тийм амар гоё мэдрэмж авсан мэдэхгүй. Тэгтэл нөгөө гоё санагдаад би чадах юм байна. Би дахиад нэг тойрчод ирээгээд үгүй чи хэрэггүй гэдэг ахтанд би дахиад нэг тойрсон байхгүй. Хоёр дахь тойргийнхаа талд ороод одоо бодоход яг нэг 5 км орчим байгаа байхгүй. Тэнд очиод би ингээд сонирн болоод эхэлж байгаа байхгүй. Йоо ингээд ядраад хөл гармаар амар өвдөд байгаа юм шиг ингээд сонирн болоо. Яана гэж за тэгтэл ямар шээс одоо тэнд очих нь тодорхой юм чинь ингээл тэгэл тэрнээс цааш амар хэцүү байдалтай сүүлийн 1 км гарan тулаад тэгээ нэг 2 км бүтэн тойроод ирсэн. За тэгэл маргаашнаас нь хамаг би өвдөл булраад 7 хоног гүйж чадаагүй. 7 хоног гүйж чадаагүй. Гэхдээ нөгөө гүүх айгу гоё юм байна гэдгийг би ингээд мэдэрсэн болохоор гүүх хийсэн гэж бодол 7 хоног тэгж байгаа байхгүй. Тэгээд дараа нь 7 хоногийн дараанаас эхлээд яг ухаантайгаар баг багаар гүйж хэлсэн. За тэгээ Баатараа намайг тэгсэхгүй. За би чамаг ингээд 21 км гүйгээд хагас марафонд гүйшүүл гоё гүйлтийн пүүз авч өгье гэдэг. Тэр бол би зүгээр л нөгөө пүүзийг тийм гүйлтийн пүүз гэж тустай байдаг гэж ерөөсөө мэдээгүй. Яг үнэндээ л тийм байсан чи. Тэгээд гоё гүйлтийн пүүз авч өгье гэхээр за тэгээд тэгсэхгүй. Тэгээд чи ингээд гоё системтэй бэлдэж жаад 7 сард наадмынхаа амралтаар 21 гүгээрээ гэдгийгсэхгүй. Тэгэхээр за гисэн мөртлөө дотроо болохоор 21 гүйчмэр санагдаад байгаа байхгүй. Тэгээд 6 сарын 14-нд анхныхаа 21 км-ийг гүйсэн байна. За тэгээд энэ миний анхны 21 км-ийн цаг 2 цаг 25 минут гүйсэн баг. 6:46 пэстэй. За тэгээд 20 би ингээд ойр 7 хоногт нэг 3-4 удаа нэг 30 минут хүртэл ч юм уу тийм нэг ойр зураг л нэг амралтын өдрөө бол алддаггүй гүйчдэг байсан. Ажлын нэг өдөрт нь аль нэг өдөрт нь боломжоор Баатараа дагаа гүйчин. Ингээд нэг 7 хоногт 3-4 удаа нэг 30 минут гэж ингэж явж байгаад энэ хугацаанд би ерөөсөө цаашдаа гүй, холгүй ямар ч тийм юу байхгүй. Тийм ямар нэгэн тийм амбиц гэх юм уу. Тийм ерөөсөө байхгүй. Би эднэрийг арын алба дэмжлэг хийгээл явж байсан. Тэгээд эднэрийг ингээ харж байхад ингээл одоо хамгийн их дэмжлэг үзүүлдэг байсан нөгөө холын гүйлтэд ингээд
30 40 50 км гүөхтэн ингээд яг арын аль болоод цуг яваад жолооч зурагчин усчин одоо юу гэж нэрдэг стресс боо тэр юм тэгж хамт явж исэн. Тэгээ ингээ хамт явж байхад бид нэр за энэ цаатлын доотлын зурган дээр өглөө ингээд хамт гараад за зургийг дарж өгвөл тэгэл ингээд хөдлөөд явахад нь араас нь дагаа явдаг байхгүй. Ингээд дагаж явж явснаар нөгөө гүйж байгаа хүмүүст амар сэтгэл зүйн дэмжлэг болдог байсан байх гэж бодож байгаа. Эднэрийг ингээд машины замын хажуугаар ингээд явхад хүмүүс нөгөө нэг энэ ч одоо 20 он 21 он баггүй. Тэр хүмүүс нөгөө нэг сайн ойлгохгүй зарим машин зарим хүн чинь ингээд шахаж махах ч юм уу тий амар эрсдэлтэй алхам үйлдэл гаргаад байдаг байхгүй. Тэгэхээр яг машинаар ард нь ингээд гүйпрлээд явхаар энэ хүмүүс ч амар сэтгэл амар аюулгүйгээр айцгүйгээр гүйж байгаа байхгүй. Тэртээ тэргүй гүйлт чинь ингээд амар их сэтгэл зүй өөртөө тулдаад амар асар том юмтай тулдаад гарч яхад нь дээрэс нь тэр чинь хамгаалаад явах чинь амар их дэмжлэг болж байгаа гэж боддөг шүү дээ. Тэгээд за энэ наадлын доотлол бол хөрөлн дээр байгааны холын гүйлтийн дэмжлэг байна. Энэ дээр тэр 20 оны Багхангаа тий Багхангаа тэр спорт үзүүлэлт зогсож байсан. Тийм. Бид чинь тэгэл нөгөө хамт юунд хүрээлэн цуггүй. Гэр бүлээрээ ингэж хоёлаа гүнэд айгүй хэцүү надад тийг санагддаг байхгүй. Одоо бид нар за энд ямар нэгэн байдлаар хүмүүс бүл сонирхдаг гүйдэг хүмүүс байна. Гэхдээ хамт ингээ гэр бүлийн хамт гүйхээр гэр бүлийн хүн ер нь хизээч нөгөө нэг тийм амархан нөгөө дэмжиж үгэнд нь орж хамт гүйдэг байхгүй. Тэгээ ялангуяа спортер хийнэ гэвэл бүр хэцүү шүү дээ. Тэр чинь ард нар гэр үр хөвгтүүдээ чинь тэрнээс гадна гэр бүлийнхээ хүн ойр татны хүн их нөгөө ааштай байдаг байхгүй. Одоо ингээд танихны хүн эсвэл одоо хин нэгэнтэй ингээд усын бариад ингээд өгж яхад бол тэр чинь гоё өгнө муухай өгнө хамаа авахгүй та оройтуулна яа ямар ч ус өгсөнд нь баярлаад байгаа. Тэгтэл нөгөө гэр бүлийн хүнтэй уурлаад байдаг. Тэнд авчирна гэсэн яасан оройтууллаа инглээ тэглээ те. Ингээд цагнаал тэгэл одоо би 6 цагт ороод одоо за манай хүүхд цогныг удаа зогсчихсан, эхнэр зогсчихсан. Тэгэл эхнэр зогсохоор бас ялтчих бас ингээд ааш тавиад идэг байхгүй. Тэгсэн чи Баатраа ганаа хоёрыг харсан чи яг бас байж байхгүй. Баатраа ингээд л яваад. Тэгээд бид нөгөө сүүл тоглоод ганаа тэгдэгс байхгүй. Баатраа загнуулаа тэгээд сүүлд уурна. Нэг загнуулж байгаа өөрөө гүйгээ гүйс ингээд тэгж ярьдаг шүү дээ. Тэр ингээд би дараа нь өөрөө гүйгээд ингээд ойлгохоор одоо тэ энэ нэг ингээд ойлгохоор яг тэгж байгаа байхгүй. Тэр надад ч гэсэнтэй тэгж одоо манай нөхөр одоо ус өгвөл би бас уурлах байгаа байхгүй. Энэ гүйгээд явж байгаа ч амар хэцүү шээ. Тэ тухайд тэрийг ойлгохгүй тэгтэл одоо яг ингээд гаднаас нь харагддаг байхгүй. 5 км дээр аг гүйгээд эхлэхэд ямар байсан тэ хүний царай би организм 10 дээр 20 дээр цаашаа 30 40 дээр ямар болдгоо гэдгийг яг ингээд нүдэрээ харж байгаа болохоор энэ хүнд ямар амар хэцүү байгаа вэ гэдгийг яг ойлгоод байгаа байхгүй. Тэгэл над руу ингээд уурлах ч юм уу ус масаа шийдэх ч юм уу тийм гараж манаач. Тэгэхээр юу ч хэлэхгүй ингээш тэгээч гэж орилохоор нь юу ч хэлэхгүй тэгэл заал гэн тэр үед нь юу ч хэлэхгүй дараа нь битээ давраад байгаараа. Гүйт дуусныхан дараа юу ч гэж хэлэхэд бол зүгээр байхгүй бид нар. А яг гүйж байгаа үед нь уртаас чи битээ давраад байгаа гэдэг. Тэр чинь нөгөө гүйлт чи амар хэцүү гүйж яхад нь тэр асар их төвчээр сэтгэлийн хат гаргаж тэр те 40 50 км гүйж яхад нь уртаас нь тийм ухааш гаргаад байл тэр хүний гүйлтэнд нөлөөлөд болчихно шүү дээ. Тэгэхээр чинь миний тэр тусалж байгаа зорилго чинь тэр хүмүүсийг тэр замаа амжилттай дуусгахад би тусалж байгаа болохоос шүү дээ. Би юм өөрийнхөө тавар байх гэж тэнд очиж байгаа ч тэгвэл очих утгагүй л ах л та. За тэгээд ер нь бол холын гүйлтэн дээр холын гүйлт тэмцээн уралдаан дээр бол уухмаа ингэж бэлтнэ. Бид нэрээ одоо хамгийн гол хэрэгэлдэг жил болохоор та бүхэн мэдж байгаа бах те энэ жилийн энержиг. Тэгчээд энийгээ уучаад бас савыг хаяхгүй. Савндаа юм аа. Энэ савндаа юм их давуу тал их. Яа тэгэхээр энийг амар хөнгөн байхгүй. Энийг ингээд өөрөө усаа уугаад дараа нь энийгээ зүгээр хайцсан ч болно хаач явж байгаа хта. Тэнгүүд араас нь явал төгөөд авчдаг байхгүй. Тэгэхгүй л яг ингээд спорт үзүүлж байгаа хүн чинь энийгээ өглөө савтаа усаа өглөө дагаж гүгээд буцаага гараас нь авна гэж байдгүй байхгүй. Гүцэхгүй. Үсээ дээрээ тэгж гүцдэг байхгүй. Тэгэхээр эднийг ямар хэмжээгээр уух юм те өөрөөсөө энийг таваараа уучаад тэгээд шидчихдэг байхгүй. Тэнгүүд нь очиод авчна. Тэгэхээр энэ тэгэхгүй зүгээр одоо нэг усны савнууд байдаг шүү дээ те. Манайх одоос янз янзын сав хэрэгж утсан. Халуун сав те жижиг халуун савнаас эхлээл зүг. Тэгээд тэр чинь ингээд шийдэхээр эвдэрн хагарна таг нь унаад доторх нөгөө бэлдсэн юм насгар чинь ингээд янз янз болдог. Энэ бол тийм байдгүй байхгүй. Тийм тэгэхээр энэ айгу бид нар олон ингээд ашиглацдаг. За электролит байна. Ус чэлээ ингээд. За янз янзаар олон километр гүйхэд одоо ингээд 30 40 км гүйж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 30 40 км гүйж байгаа хүмүүс чинь 30 40
зөвхөн жилигээ угаал усаа угаал гүгээд явах боломжгүй байдаг байхгүй 40-50 км ингээд дандаа нэг юм угаад ахаар тэр хүний чинь дотор ингээд тэр хүлээж авахгүй өөр юм идэж умаар санагдаа тий. Тэгээд тухайн үед яг юу идэж умаар санагдахыг хэлж мэдэхгүй. Тэгэхээр айгүй олон төрлийн бэлтэн жишээ шүүл бэлддэг ч юм уу ингээд колоч бэлддэг ч юм уу ингээд айгүй олон төрлийн бэлдээ тухайн үед яг юу хүсэж байгаа тэрийгээ тэр л бэлэн байх нь хамгийн чухал. Тэр чинь л яг тэр тэмцээний тэр цаг мөч чинь хамгийн чухал байхгүй яг тэрний төлөө л явж байгаа юм чинь тий. За энэ одоо гүйлтийнхаа өмнө одоо сүүлийн үед яаж байгаа гэхээр нөгөө манай про батэрд нь ярьсан шүү дээ тий. Зөвгийн бол шаардаас 13 л гэдгийг ярьснаас хойш энийг хэрэгжүүлдэг болсон байгаа өглөө. За тэгээд уснуудаа бэлдээд энэ наан цэцэрлэгт хүрээлэн дээр юу тавьсан. Ус жилийг ингээл өрөөл тавьсан. Холын гүйлтэн дээр олоолаа гүйж байгаа үед бол тэгээд тэр энэ 50 түүцний энэ 50 бол ингээл тэр чигээрээ дүүрдэг шүү дээ. Тэгэл дүүрэл сэлгээл тавиад байхгүй. Яг хүүгүний харан тавихгүй болохоор бас болдгоо. Одоо яг түрүүний зурган дээр бол манайхаа харьцангуй цөөхөлөө байсан болохоор ингээд бүгдээ нэг гараасаа ч юм уу тэ өгчдөг байсан байхгүй. А одоо болохоор яаж юм гэхээр манайхан амар олоолаа болсон болохоор тэгж өгөх боломжгүй. Нэг хүн тэгж өгж үгүйс амжихгүй. А тэгэнгүүт бүгдийг бэлдэж тавьчаад шүүрж аваад уучаад шидэл буцаад яг хүмүүнийхээ өөрийнх нь байран дээр тавиад ингээд ахын жол. Тэгэхгүй тойроод ирэнгүүт нөгөө хүн чинь яг өөрийнхөө би энд тавьсан та гэж одоо тэндээсээ авах гэдэг. Гэтэл чи нөгөө хүмүүсийн юм хойлоо тавьжуулчих айгу болохгүй ш. Яг тэр хүн болгон чинь өөрөө уудаг юм өөртөө тохиролсон юм уугаад тусдаа юм бэлтгэсэн байгаа. Тэрс гүйлтэнд айгу чухал мэлэтэй. Энэ 21 оны 10 сард анх доржоо өгч нөгөө анхан шатны сургалт гэж явуулж байсан байхгүй. Тэгэхэд 4-7 хоногийн хугацаатай амралтын өдрүүд тагсаа бүтэн сая. Тэрэнд бит хоёр хамт явж ирсэн. Тэгээд энэ үед нөгөө нэг гүйлт мүлт гэд ингээл хөлөө ингэж гიშгэн мишгэн гэл ингээл амар намжиртай олон юм ярьдаг шүү дээ. Тэгээд ийм хөдөлгөөн ийм сонголт асуул масуулгын гүйтэн тэр нь ерөөсөө надад боохгүй. Би ч нөгөө би намарт орж явахдаа нэг л үйлдэл хийжсэн. Ингэж босоо зогсоод гараа газар түргэл нэг дүн тавилдаг шээ. Тэрнээс өөр юм ерөөсөө хийж байгаагүй байхгүй. Тэр бөмбөг ерөөсөө байрж үзээгүй. Тэгээд хөлөө ингэж гიშгэн мишгэн гэл ингээл янз янз юм яриад байгаа ямар гайч. Гэл тэгээд нөгөө өөрийнхөө сүүдрийг харахаар ингээд багшийн хэлж байгаа бол явч биш байгаа байхгүй. Тэгээд сүүдрээ хараад инегээл яа за гэж тал. Тэгээд нэг 8 удаа явагдсан юм 4-7 хоногийн турш. Тэгээд энэ сургалтанд нэг ингэж суусан. Тэгээд тий одоо гүйд сурыгийн одоо анхных гэх юм уу те. Тэгээ ер нь бол яг тэгж гүйж чадаагүй. Тэгтээ би ингэж ийм гүйлтэн зөв юм байна гэдгийг ойлгож байгаа байхгүй. Ийм хэвстан байна ч юм уу те. Одоо явж байгаа чинь илүү бүр сайн болсон болоод шүү дээ. Тэр анхны хүмүүсийг хажууд. Тэр энэ 22 оны 5 сарын 1-ээс доржоо өгш сургалтанд явж эхэлсэн. За тэгээд энд сургалтанд яваад юу өөрчлөгдсөн бэ гэдгийг энд харуулах гэж энэ зургийг оруулсан. Энэ тэр хамгийн цаатлан би тэр пүүцний төлөө гүйлээ. Пүүцний төлөө гүөхтэй нэг хагасанд амралтын өдөр гараад гүйсэн байхгүй. Тэгж явж байгаа талбай дээр очиод зүгээр нэг 21 км болцоход юм бол болоо л гэдэг ойлголттой байсан бэ тэгэхээр үед явсаргаал нөгөө юу цаггүй байсан утсан дээр эстравагаас цацаа явсаргаал 21 км болцоход юм бол болно л тэгэл хагас марафон гүйчихэж байгаа юм байна л гэж бодоод тэгээ гараад явсаргаа 21 болгох цаахгүй тэгчээд Баатар нөгөө намайг 7 сард бэлдэж байгаа 7 сард гүү гэсэн байхгүй а тэгтэн би зүгээр л 6 сард гараа гүйцэхгүй юу яа чинь зүгээр л болмоор юм шиг санагдаад тэгээд 6 сард гүйчээд яг хөө пүүцтэй болсон тэгтээ сар гүйч чадаагүй ямар ч бэлтгэлгүй те бэртэл авцсан хөл өвдөө тэгээд сар гүйч чадаагүй тэгээд бас миний шунал дээр их ажиллаж байгаа байхгүй тэгчээ дараа нь за ер нь ингээд 20 онд те чи ингээд 1000 км гүйчвэл замд гоё гүйлтийн цаг авч байгаа ингээд цаг ингээд ингэ чимэл өөрийнхөө гүйл заавал уцаа гаргаж ирж хараад авахгүй ч юм уу те амар их давуу талтай яг гүйж байгаа үе чинь ингээд бүх мэдээллийг чи агуулчихна дараа нь тэр гүйлтүүдээ ингээд харьцуулаа харна гэнэ тэгвэл тэгээд цаг авах бол чи гэж одоо тэгээд 20 онд ингээд шогшоод лсэн байхгүй тэгж явж байгаад одоо энэ анхны марафоно 20 оны 11 сарын 8-нд тэгэж энэ бас нэг амралтын өдрөөс тэгэл амралтын өдөр нэг ус хийж аваад тэгэл гараа явчих жоохгүй нэг жэли мэлэ гэж чинь нэг байхгүй яг би тийм амар эднэр шиг гүйдэг ч юм уу тийм мэрэгжлэх биш юм чинь зүгээр л ус л аваад явцаахгүй тэгээ ингээ гүүгээ явжсэн чинь 42 болгоно 42.2 болох юм бол яг бүтэн марафон болдог гэсэн тийм ч тэрийг бол болгоно гэж бодоод тэгээд
гараа гүгээ явж байсан чинь ингээд дунд нь бүр амар өлсөдсөн байхгүй. Тэгэхээр охин руугаа залгаад миний охин талбай хажууд талд хүрээд ир. Энэний хажууд байгаа энэ пицца хатаас пицца захиалаад хоёул пицца идэгээд охин руугаа ярьж тэр орондоо нөгөө цагаа зогсоогоод байгаа байхгүй. Юугаа уцаа гаргаж ирж байгаа зогсоож байгаа. Тэгээ охин руугаа яриад тэгсэн чинь манай охин болох юм уу та идэж болноо болно. Тэгээд дуудаж ирээ нөгөө пиццагаа захиалах хооронд нус гүгээд байгаа маа. Тэгчээ пиццагаа захиалчаад за ээж болцсон шүү гэхээр за гээ ороод тэгээд нэг зүсэн пицца хийчихээ тэгээ буцаа гарч гүйж шүү. Тэгж явсаар байгаа гүйлтээ дуусгаад тэгээд энэ яг миний нөгөө зогсоосон цагаа оруулаагүй цаг л да. 5 цаг 11 минут гүйсэн. Цаг нь гарагдчихэв. За тэгээ 20 онд ингэж явсаар байгаа ямар ч байсан 1000 км болоод цагаа авахсан. За тэгээд дараа нь 21 онд Баатараа нөгөө нэг богдуулыг тойрч гүйсэн байхгүй 108 км өглөө гараад тэрэн дээр дагж гүйгээд 142 км гүйсэн. Жилийн дараа гүйж байгаа. Тэгэхэд миний цаг 5 цаг 00 минут болоод 11 минутаар урагшлуулсан байна. 1 жилийн хугацаанд. Энд бол би зүгээр өөрөө л сайн дураараа гүйжсэн. Тэгээд за дахиад 1 жилийн дараа 22 оны 7 сарын яг амралтын өдөр наадамны амралтын өдрөөр дахиад 42 гү. Тэр эхний энэ дөржин огч тэр 5 сарын 1-ээс эхэлж хичээлээ 5 6 7 гэж 2 сар хагасын хугацаа өнгөрсөн байгаа байхгүй. Ингээд энэ хугацаанд бүр айгүй сайжирсан байна. Тэгээд 7 сарын энэ өдөр яг 40 км гүйх байсан байхгүй. Бидний даалгавар 40 км гүйгээд ирсэн чинь багш ирсэн зогсчихсан байхгүй. Үхлээ багшаа гэж багш нар очиод гараас нь бариад авсан чинь үхэх болоогүй наа яваад ир гэдэг байхгүй. Үгүй үгүй одоо явж чадахгүй гэдгсэн чинь үгүй та одоо ийш нэг юу ячаад ир 42 болгочих гэсэн. Тэр чадахгүй нэ багшаа гэсэн чинь чаднаа гэд гараад ирэхэд гараа суудтууд авчих. Яа гэдсэн. За гэл тэгэл цааш нь 1.5 тойргоор яваад тэгээд марафон болгосон. Тэгсэн чинь энэ цаг маань 3 цаг 57 минут болсон байна. Ерөөсөө 2 сар хагасын дотор яг системтэй бэлтгэл хүнийг амар өөрчилдөг. Бүр эрс. Тэгээ яг энэ 3 гүйлт яг л адилхан нэг 20 21 22 оны 3 жилийн зайтай гурлал жилийн зайтай мөртлөө бүр ингээд эрс өөрчлөгдсөн байгаа байхгүй. Эхний 2 ч юм бол 10 сарын зайтай юм шүү тий. Тий. Тэгээ 7 сар. Эхнийх нь 9 сарын зайтай юм. Тий. Тэгээд ямар ч багш дээр ирэхэд тэр системтэй бэлтгэл гэдэг бол хүнийг ингэж өөрчилдөг. За тэгээд энд хоёр багшийнхаа зургийг оруулсан. Энэ яг 25 оны зураг. Гэхдээ тухайнхаа зураг олдсонгүй. Тэг зураг авахулж байсан юм уу ясаа одоо мэдэхгүй л. Чингэл ах байхгүй юм лөө. За тэгээд энэ гүйлт тэгээ бас ингэж их өөрчлөгдөд багшийн системтэй бэлтгэлээс гадна энэ баг хамт олон гэдэг амар чухал. Анх ингээд гүгээд ихж чад ингээд би чадахгүй шүү. Би ингээд ямар сандаа ингээд өчигдөр ингээд гүйлтүүдээ өмнөх гүйлтүүдээ харж байгаа байхгүй. Тэгсэн чинь анхны 10 км гүйсэн гүйлтээ би ингээд холын гүйлт гэж нэрлсэн байгаа байхгүй. Strava дээр. Тэг би ганцаараа болохоор тийм нэг 5 км 6 км ч юм уу тэгээд явж исэн байгаа. Тэгээ 10 км гэдэг чинь миний хувьд холын гүйлт болж исэн байгаа байхгүй. Гэтэл баг хамт олонтой багштай болоод юу болсон бэ гэхээр 10 км чинь ахын зай алчиж байгаа байхгүй. Тэгээд 10 15 20 25 30 гэх ямар сандаа сая хэлсэн шүү дээ 40 км-ийн даалгавартай байхад хүн хамт олонтойгоо 40-ыг гүйдэг байхгүй. Яг ганцаараа бол ингээ гүйчихсэн. Яа юу би одоо юу хийж явсан бэ те нөө хацаа хийж явсан бэ гэдэг өгч санаанд орж ирээд за болиоос ингэж махаа идэж яхаар юу ч хийгээд байгаа ингээд хүн болчдөг байхгүй. Болох магадлал маш их гэтэл чин баг хамт олонтой бусдантайгаа хамт гүйхээр тэр чинь хүн илүү хүчтэй байдаг байхгүй. Сэтгэлийн хүчтэй болчдөг байхгүй. Тэгээд энэ хүмүүсийн хаачаар ингэж гүсэе. За тэгээ манайхан бүр манай гүйлтийн баг хамт олонны зураг бүр үнэхээр их юм байлээ. Ерөөс маш багыг л оруулсан байгаа энэ дэр ингэ. Өвөл зун, нартай, застай, уулан дээгүүр, гол туулаад биднэрт гүгөөгөө хатар ер нь байхгүй дээ. За тэгээд энэ хэдэн тэмцээн 2 тэмцээн анцалж ярихыг хүссэн. Улаанбаатар марафоны дараа манай клубийнхаа манай багш нарын шавнар улам болоод улам чанаржаад манайхан ийм гоё хамт олон бүрдсэн байна. За тэгээд энэ Улаанбаатар марафоны миний зураг би анх 2022 онд Улаанбаатар марафонд 21 км гүйж үзсэн. Тэгээд
Тэгтээ яасан гэхээр за ямар ч байсан л яг л нөгөө сэтгүүгээр би яг багшийн бэлтгэл 5 сарын 1-нд орсон энэ Улаанбаатар марафон 5 сарын 20-нд болдог шүү дээ. Ингээд энэ хооронд за ямар ч байсан эхний удаагийн багшийн даалгавар болохоор замаа дуусгаад ирээ. Өөрийгөө шахаад дуусгаад ирээ л гэдэг даалгавар байсан. Тэгээд ингээд гүгээд ороод ирсэн байхгүй. Тэгээд би орж ирээд нэг алдаа гаргасан. Тэр нь юу байсан гэхээр манай Улаанбаатар марафон ч нөгөө нэг чип найжилдаггүй шүү дээ. Тэгээд орж ирсэн хүмүүсийн ингээ гараар бичдэг байхгүй. Бариан дээр зогсож байгаад зохион байгуулагчдын зүгээс гараар бичдэг. Эхний 10 үнэ тэгж бичиж авдаг байхгүй. Тэгсэн чинь би ерөөсөө тэр эхний 10-нд байранд шалгаруулдаг ч юм уу тэр талаар ерөөсөө судлаагүй мэдэхгүй. Зүгээр л гүгээд ороод ирсэн чинь би уул нь 8-д орсон байгаа байхгүй. Ингээ цагаа үзэхээр тэгтээ би нөгөө орж ирээд тэр цаасан дээр бүртгүүлээгүй учраас 8-д ороогүй. Тэгээд дараа нь мэдээд энэ чинь ингээ бүртгүүлэх хэрэгтэй байсан юм биш үү? Би бүртгүүлийг очисон чинь юу яриад байгаа юм? Би ч нөгөө цаанаас гүйж ирж байгаа биш наа бариныхаа эндээс буцаж очиод би бүртгүүлэх хэрэгтэй байсан юм байна. Бүртгүүлээ гэж байгаа хэрэг гэсэн чинь юу яриад байгаа чамаг гүйсэн гэж хэн батлах юм? Гэхдээ би аль хэзээ цагтаа алдсан байсан нөгөө цагаа ингээ үзүүлсэн чинь наадах чи хинтээ хоцдгийг наад чи юу юм ингээд ерөөсөө хүлээж аваагүй байхгүй. Тэгэхээр марафонд орох гэж байгаа бол тэр марафон одоо яадаг вэ гэдгийг судалж мэдэх хэрэгтэй. Тэгээд за одоо тэр чинь миний буруу бол за миний буруу гэх тэгэл орчихж байгаа байхгүй. За тэгээд 23 оны марафон дээр ороод би Улаанбаатар марафон дээр 4-р байранд орсон. 20 энэ гэхдээ 21 км-ийн 35-аас 54 насны ангиллалын гол. За тэгээ 24 онд болохоор 2-р байранд орсон. 24 оны Улаанбаатар марафон дээр анх нөгөө пейсмейкертэй гүйлтээсэн гэх юм уу. Бид нар ингээ нөгөө даалгаврынхаа багаар ингээ гүйж байгаа байхгүй. За та нар тийм багш ингээд нөгөө бэлтгэл өгөөд тухайн хүн за энэ хүн ийм хурдаар гүйж чадна гэдэг нэг багцаа таалцсан байгаа шүү дээ. Тэнгүүдээ хүмүүсээ хуурлаад за энэ баг тим пейсээр гүйшүүгээд өгдөг байхгүй. Тэгэхээр одоо манай суграа манай багт байсан байхгүй. Тэгээд за нөгөө октодоо болохоор багш шинжээ хүүхнүүдээ болохоор за суграаг дагаагүй шүү. Суграаг алдахгүй л гүйгээд дагаарай гэд гаргаж байгаа байхгүй. Тэр чинь бас нэг л зүгээр л нэг өдрийн даалгавар бэлтгэл болчихж байгаа байхгүй. Тэгэл за гээд гараад гүйсэн. Тэгэл суграагаа дагаад бүгдээрээ гүгээдсэн. Тэгэл суграа маань холдоо ойртой бол ингээд. Тэгээд бид нар араас нь гүгээд тэгээд нэг нэгээрээ гээгдэж явсаар байгаа л тэгээд нэг ямар ч хэсэ орж ирсэн. Тэгээд айгүй сайн гүйсэн байсан. 4-р хайранд ороод биш 2-р хайранд ороод тэгээд 25 оны Улаанбаатар марафон дээр яг энэ ангиллалтаа төрүүлсэн байгаа. Энэ хамгийн наадлын зураг. Тэгээд 21 км. Ингээ зургийг харсан ч гэсэн жил ирэх тусам залууж чадах шиг байна. Тэр гүйлт одоо ингэж л нөлөөлдөг байх нь. За энэ миний хамгийн дуртай тэмцээн. Хамгийн хайртай тэмцээн. Ууланд гүүхэн битэл алхахаас ч айдаг. Ер нь ууланд бол угаасаа уул руу явал төөрнө гэж боддог. Тэгээд ер нь төөрдөг. Тийм тэгээ анх 22 онд багшийн бэлтгэлд ороод за ингээ эрчимд уулын эрчимд талхалтын улсын аваргын тэмцээн болдог юм байна. Энэ тэмцээнд орцгоё гэх. Тэгээ анх орсон жилээ тэр цаатлын дээдэлд байгаа зураг 3-р байранд орсон. Хүрэл медаль авсан. За тэгээд дараа нь 23 онд тэр голын дээдлийн зураг манай клубээс 2 баг бүрдэж орсон. Тэгээд энэ 2 баг маань улсын аваргын алт мөнгө авсан. Тий. Би болохоор мөнгө авсан багт нь байсан. Тэгээд тэр дээдэл нь болохоор 24 оны зураг. 24 онд манай клубээс 1 баг орсон. Тэгээд алт авсан. Тэгэхээр энэ 3 багт хүрэл, мөнгө, алт гэж яг дараалал авсан 3 багт Дэрмах бит хоёулаа хамт байсан. Тэгээ энэ улсын аваргын алтан бортноор гэж өөрсдөө ярьдаг. Энэ ястай гоё тэмцээн. Багийн тэмцээний бас нэг онцлог байна. Одоо жишээ нь Улаанбаатар марафонд ч юм уу ямар нэгэн тэмцээнд орохоор би зүгээр өөрийгөө шахаж гүйдэг байхгүй. Тэгэл өөрийнхөө аль болж байгаа боломжоор л гүйдэг. Гэтэл чи ингээ багаараа орохоор би өөрөөсөө баймгүй хүч гаргадаг байхгүй. Хэрвээ би ганцаараа гүйсэн бол тэгж гүйхгүй. Яг үнэндээ тийм байдаг байхгүй. Тэгэл би удаан гүйчил те ингээ багийнх нэг ингээл харахаар амар дандаа супрууд байдаг байхгүй. За би л яг энэ багийг хойшин татах юм байна. За би л хурдан гүйчвэл бусд нь л асуудалгүй юм байна. Болох юм байна гэж боддог. Яг багийн тэмцээн дээр. Тэгэл нөгөөдөлийг хараалцтай өөрийнхөө бүр хэрэг ганцаараа гүйжсэн бол гарах хүчин чармаалтаас илүү дандаа гаргадаг. Би л ингэж хойшин татчих байдаа гэж бодоод. За тэгээ 25 оны эрчимцээр миний өвдөгцөн байсан. Тэгээ би орж чадаагүй. Гэхдээ
одоо энэ доотлын зурган дээр харагдаж байгаа арын албанд ажилласан багийнхныгээ өглөө 4 цагт тусаад манайхан ч амар гэдэг нөгөө ажлын өдөр бэлтгэл хийхээр эртгэн орж ирэхгүй бол ажлаасаа өмнө амждаггүй. Тийм болохоор маш ихт босоод Төв аймагт орчоод нөгөө гарааныхаа цэг дээр орчоод буцаа явдаг байхгүй. Буцаад наашаа хот руу орж ирэл бүр нөгөө төлөгийг 90 эртэл нь санаа зовн. За одоо тэр явж байгаа байхгүй. За гайгүй байгаа. Уулч айгүй аюултай байдаг байхгүй. Ингээд богд болч нөгөө яг энэ орчимтэй зам чинь хад чулуу ихтэй тэгээд нөгөө модны үндэс амар их хил гарцсан байдаг. Тэрэн дээр ингээд айгүй халтарн бүдэрн тэгээд очоод амар бэртэх магадaltaй. Эхний жил яг дэрм ах тэр хоёулаа тэгж умжиж бэртчихсэн байхгүй. Тэгтээ бэртлээгээд энэ баруун үл ингээд тэр чирээ хөхнөөс цалцсан. Тэглээгээд нөгөө нэг запаасанд одоо нэг замиа байхгүй. Ээлжинд орох хүн байхгүй. Энд нөгөө нэг насны хязгаар заачдаг тийм тэнцэн болохоор тэгээ ерөөсө ямар ч арга байхгүйгээр тийм бэртэлтэйгээр орж исэн 22 онд. Тэгэл за одоо нөгөөдөлдөө санаа зовоод тэгж хүлээх чинь гүүхээсээ хэцүү. Гүүх бол яг ингэж гүүсээр байгаа л дуустдаг байхгүй. А тэгж хүлээх чинь амар хэцүү хөдөө хатаастай. Яна яаж байгаа бол гайг байгаасаа бурхан мэн гээл хэвээр 90 эртлэн залбирч тэгж үлээдэг. Энэ наатлын зураг болохоор яг тэмцээний өдөр арын албанд ажилласан хуушуур хийсэн. Тий, хуушуур. За ингээд ийм тэмцээн байна. За тэгээд гүйлтээр бас ингээд яг зөвхөн Монголдо гэлтгүй бас ингээд гадагшаа явж гүйлтийн тэмцээнд оролцдог болсон. За тэр хамгийн анхны гүйлтийн тэмцээн маань тэр цаатлын дээдлэлт байгаа Хөх хот марафон. Хөх хот марафон дээр 3 цаг 25 минут гүйс. Дундаж пейс нь 4:51-ээр гэсэн. Ингэж гүгээд л би анх удаа яг нөгөө спортын цол зэрэг болох юм байна гэдэг бодол надад орж. Тэрнээс өмнө болохоор тэр цол зэрэг мэрэг тэр тамирчин хүмүүс л хийдэг юм. Тэрнээс надаас айгу хол санагдчихсэн ерөөсөө тэр нь би тэр тийм юмд хүү болоогүй л гэж тэр мэр айгу надаас айгу хол санагддаг. Тэр Хөх марафонд гүйж үзээд би ер нь болох юм биш үү гэдэг тэр яг бодол анх орж ирж байсан. Хөх хот марафон дээр Баатар яг надад пейсмейкер хийгээд яг тэгэхэд бас яг анх пейсмейкертэй гүйлтгэж яг юу гэдгийг үзэж байгаа байхгүй. Тэгэл ингээд бит хоёр ингээд Хөх хотод ингээд гүйжсэн чинь ингээд эхлээл айгу за цоглол эхлэн штэ гоё л эхлэн штэ. Тэгээд за нэг 30-аас цааш ингээд хоорондын зай холдоод эхэлж байгаа байхгүй. Тэгэл би болохоор нөгөө чи ингээд пейсмейкер хийж байгаа юм чи яг миний салхийг аваад яг миний урд байх хэвээр. Чи наашраа гэж дуудаад байгаа байхгүй. Ингээд холдоод яваад хар тэгэхээр тэгсэн чи яг үнэндээ үгүй штэ. Би яг пейсэ барьж явах хэрэгтэй байхгүй юу? Тий. Би яг пейсэ барьж явна. Чи өөрөө намайг гүйцэж ирэх хэрэгтэй байхгүй юу гэд. Ингээд тоорондын зай улам холдоод байгаа байхгүй. Юу гэжтэй гэд араас нь штэ. Хоёлаа гүнгээ хэрэлдэж байгаа. Тэр нөгөө ярьсан штэ. Эхнэр нөхөр явах юм бол би бидээ ойрхон байхаар ингээд уураа гаргадаг. Хаста уураа гаргал. Чи наашаа чи миний урд байх хэрэгтэй штэ. Үгүй чи өөрийгөө яг энэ үед шахах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхэд яг угаасаа 30 гараа тий 35-аас эхлээл ингээ яг ундаг штэ. Яг тэр хэсэг дээр ундаг 35-аас 37-гийн хооронд ч юм уу тий. Хүн болгонд янз бүр бах. Би бол яг тэр үед ундаг. Гэхдээ тэрийгэ даваад гарчаад тэгээд цаашаа зүгөрлждөг гэдгийг мэдж байгаа болохоор ямар ч байсан л за яг энэ хэсэгт ингэх хэвээр юм чинь ингээл тэгээд за би шахах хэвээр байна гэж ойлгоо тэгээд шахаж гүйсэн. Тэгээд айгүй амжилттайгаар замаа дуусгасан. Тэндээс нийт хүмүүс төр чинь амар харууд марууд айгүй олон тамирчид ирсэн байсан. Хүндээс эмэгтэйчүүдээс 17-д орсон байсан. Биш 12-д орсон. Тийм айгүй миний хамгийн хайртай гүйлт. Хэдэн сард болд Хөх хот? 9 сарын 22-нд болсон. Ер нь жил болгонд 9 сард болд юм дээ. Нах бас Хөх хот явж болох юм биш үү? 9 сард. Тэгээд Жэжүү марафонд 24 оны 11 сард оролцсон. Энэ болохоор нөгөө Жэжүү арлыг тойроод гүйдэг тийм ультра марафон юм байлаа. Жэжүү арлыг яг бүтэн тойроход 200 км болдог. 200 150 гэсэн 3 төрөлтэй ийм тэмцээн. Энд манай клубээс аягүй болоод 16-7 хүн явж оролцсон. Энэ дээр 4 цаг 3 минут гүйж олон хэмжээний мастрын болцол хангасан. Энэ ерөөсөө Хөхтөөс яг 2 сарын дараа. Тий, энэ дээр манайхан бүгдээрээ аягүй хөгжилтэй бичих гэх юм уу? Паянтай оролцсон. Яасан гэсэн чинь нөгөө бүгдээрээ л одоо түрүүний бэлдчихсэн энэ нөгөө нэг ус жилийн бүх юма бэлдээд ингээд багшид өгж байгаа байхгүй. Гэтэл чин тэрэн дээр би болохоор нөгөө нэг яг өөрөө авсан. Би яагаад өөрөө авсан гэхээр би нөгөө саппорт үзүүлэхэд ямар хэцүү байдаг лээ гэдгийг амар мэддэг байхгүй юу. Тэгэнгүүт ерөөсөө айл болох хүнд өгөхгүй өөрөө л бидээ авч явдаг. Яхан бэ яагаад гэвэл тэр хүн амар хэцүү байдаг байхгүй. Тэгээд дээр нь 10 хэдэн хүний юм өгнө гэдэг бол амар маш хэцүү.
багш ингээд том цүнхэн тийгээд ингээд үүрэхэд тэр бараг 20 эдэн хэлээсэн баха. Тэгээд дугуй унаад бидний хооронд ингэж явж өвж байгаа байхгүй. Тэгэхээр нэг хүн би өөрийнхөө амиг өөрөө аваа явъя багшаа хэрэггүй гэд. Тэгээ би өөрийнхөө амиг аваа явсан. Тэгээд тэр өдөр явж байхад энэ нөгөө замын тэмдэглэл айгу бүдэг байдаг юм лээ. Ер нь байхгүй тайлхан тий. Ер сайн харагддаг юм бэл. Тэгэнгүүт хүмүүс айгу их төөрөөд замаасаа тэгэнгүүт нөгөө төөрөөд явцсан юм чи яах юм багштай таарлахгүй. Тэгээд нөгөө багш бас төөрөөд ингээд хүмүүс айгу юу байхгүй. Ус тижээлээ нөгөө цаг тухайдаа авч чадаагүйгээс болоод жоохон таруугүйс үзүүлэлтүүд бас гарсан. Тий. Тэгж явсан. Тэгээд 25 оны 4 сард дээр Бээжин хагас марафонд оролцсон. Тэгээд энэ Сөүл марафонд манайхан бүгдээрээ явсан. Тэгээд Жээжүүд явж ирчээд Жээжүүд явахын өмнө 8 сард нөгөө 24 оны 8 сард юунд Сөүл марафонд бүртгүүлсэн байсан. За одоо бүртгүүлсэн юм чинь гүүн. Тэгээ гүүхийн тулд мэдээж тэр бэлтгэл хийхгүй бол гүүх боломжгүй шүү дээ 40 км-т тий. Тэгээд өвлийн бэлтгэлд явсан аахгүй. Тэрнээс өмнө би угаасаа өвлийн бэлтгэл тогт явж байгаагүй. Ер нь жоохон даарахаас айдаг тийм төрлийн юм аахгүй. Өвөл болонгууд тэгээд манайхан тэгээд сарнчлаа гэдэг тийм. Өвөл болонгууд заалны бэлтгэлд явдггүй, гүлт хийдгүү тэгээд хавар гарч ирдэг аахгүй. Тэгээд Сөүл марафонд бүртгүүлсэн болохоор тэр өвөл зааланд явсан. Тэгээд зааланд яваад заалны бэлтгэл үнэхээр өөрчлөлт бүр айгүй тустай юм байлаа. Тэгээ Улаанбаатар марафонд өвөлжингээ заалны бэлтгэлд яваад тэнд очиод гүөхөд 3 цаг 12 минут гүйж энэ миний PR рекорд татсан. За тэгээд энэ 25 оны сая 9 сард Берлин марафонд очиж оролцсон. Берлин марафонд нөгөө өвдөг бэртэлтэй байсан болохоор ер нь бол удаан гүйсэн. Гэхдээ бас Берлин марафон дээр 42 км ямар хол завэ гэдгийг ойлгосон. Тэрнээс өмнө тэгж 42 км-ийг тийм хол гэж ерөөсөй бодож байгаагүй. Амар хэцүү хөл өвдөд гүйж болохгүй алхаад бүр аюу хэцүү 42 км үнэхээр дуусч өгдөг юм бэл. За тэгээд нөгөө заалны бэлтгэл амар үр дүнтэй байсан гэсэн шүү дээ. Тэрнтэй холбоотойгоор энэ зургуудыг оруулсан. Дээдлэн ноднгийн заалны бэлтгэл доотлынх нь инжлэх. Заалны бэлтгэл дээр ингээл амар хол гүгэд ч юм уу багтаамж авахгүй байгаа шүү дээ. Тэгвэл юу хүний хөл гар чангараад идэг юм шиг үлээ. Би өмнө нь ерөөсөө заалны бэлтгэлд явж байгаагүй 24-өөс 25 оны өвлийн заалны бэлтгэлд явсан. Тэгэхэд хавар гарч ирээд гүгэд бүр шал өөр байсан. Бүр эрс. Айгуу сайн гүйжээ. Эхний хагасыг болохоор би бүр 4.12-тэй гүйсэн байсан. Тэгээд нөгөө цаашаа амар хүүтэн өдрөөсөө Сөүл марафон дээр бороо ороод тэнгууд хөлийн нөгөө шөрмөс татаад ингээд булчин зангираа тэгээд унсан юм байлаа. Заалны бэлтгэл бүр амар сайн нөлөөлдөг юм байна. Өвдөг өвдсөн байх үедээ нөгөө нэг одоо сая 25-аад өөрөө гүхгүй ч гэсэндээ саппорт хийх нэг давуу тал байна. Ингээд цугтай гадагшаа татгшаа тэмцээн уртанууд цуг яваад ингээд хамтдаа илүү гоё дурсамж бүтээгээд яг зүгээр ганцаараа яваад тэмцээнд оролцоод ирж болно шүү дээ. Тэгтээ хамт яваад ингээд дурсамж бүтээх нь илүү гоё чанартай цагийг хамт өнгөрөөж гэж явж байгаа. Энэ дээр бол би гүгээгүй энэ тэмцээнүүд дээр зүгээр саппорт үзүүлээд цуг явсан тэмцээнүүд байна. За тэгээд гүйл намайг ингэж өөрчилжээ. Заалны бэлтгэл. За тэгээд бит хоёрт ингээд гүйлт ийм гоё өөрчлөлт өгөө те. Бие болоод сэтгэл зүйн хувьд аюу ингэ гоё болгож байгаа. Илүү агсан төвшөнд хүрж байгаа гэж бодож байгаа. Ядаглал биеийн жинг ингээд харьцуулаад харахад шал өөр байгаа байхгүй. Тэгэнгүүт энэ гоё нөлөөг аль болох олон хүнд хүргэе те. Нэг хүн одоо ийм судалгаа байдаг байхгүй. Нэг хүний цалингийн ард тэр хүний цалингаас их бага хамааралтай 5 хүн байдаг гэдэг судалгаа байдаг байхгүй. Яг тэрэн шиг нэг хүний эрүүл мэнд те. Эрүүл мэндийн ард бас айгүй олон хүний хамааралтай байдаг гэж би бодоод байгаа байхгүй. Тэгэхээр нэг хүнийг ч гэсэндээ илүү дэлжингээс нь салаад те гүйлт рүү ороод ингээд яваасаа гэдэг үүднээс бид хоёр аль болох гүйлтийг сурталчлаа. Олон хүнд хүргье. Тэ аль болохоро чадах зүйлээ хийя гэд хоёлаа ингээд аль болох ингээд янз бүрийн уулзалтууд хийгээ те юу нэвтрүүлэгт оролцоод ингээд явж байгаа. Тэгээд юун дээр Facebook, YouTube, Instagram дээр янз бүрийн юмнууд орж байгаа шүү дээ. Одоо гүдэг могийг тэрний чинь ард бий байгаа шүү.
Тэгээ нөгөө нэг арын алба гэхээр ганцхан ус өгдөг ажил байдгүй шүү. Тэр үесэн штэ. Зурагчин, жолооч те. Хамаг юм бэлдэж өгч байгаа маа. Тэгээд энийгээ бүр яаж улам илүү олон хүнд хүргэх вэ гэдэг үднэс битээр ингээд гүдэг могийн гээд ном гаргаад манайхан айгүй гоё дэмжээд ингээд олонд хүргэж ингэж явж байгаад их талархдаг шүү. Бүгдээрэнд нь баярлалаа. За асуулт хариулт руу орчтой. За гүүхээр ингээд зөвхөн би гүүгээд байгаа юм биш ингээд би ч одоо ингээд суудлын ажилтаа тий 20 гаруй жил суудсан ингээд нэгтлэн хүмүүс чинь ингээд яг ширээнийхээ хадаатай юм шиг яг яалтж авахгүй сууж идэг байхгүй. Ингээд сууж байгаад нөгөө айгу нуруу өвдөөд миний нуруу хүзүү хоёр хоёлаа нөгөө зүүн тийш мөрөлттэй суулттай болсон. Тэгээд илүүдэл чинтэй болоод эхлээд ингэнгүүт ийм хүнэл байгаа байхгүй. Гэхдээ өөрийгөө ерөөсөө тийм гэж мэдэхгүй. Хүн анзаардаггүй. Өөрийгөө ямар болж байгааг ерөөсөө мэддэггүй. Өглөө ажилдаа явбал ороо ирэл амар ядарсан ирэл тэгэл нэг хоолоо иж ичил за хүүхдүүдээ даалгавраа хийсэн үү гэсэн. За даалгаварлцсан. За унтъя. Унтлаа өглөө басаа ядарсан. Аюу сан унтаад өглөөс ирэхэд ингээ ядарсан. Тийм байгаад байдаг болсон гоо. Гэтэ тэрийг угаасаа л ийм байдаг гэж боддог ч юм уу. Тэрийг ерөөсөө өөрөө олж харддаг. Тэгэл унтаж басаал ядраал ороо ажилласаа ирээл ядраал ерөөсөө нэг л ажил хийсэн хүн. Ийм байсан байгаа байхгүй. Тэгээ ингээд гүүгээд өөрчлөлтөөр би өнгөрсөн хавар нурууныхаа зургийг авахсан. Миний нуруу тэгшэрсэн байлаа. Тэг хүзүү яасныг бол мэдэхгүй байна. Тэр нуруу өвдөө. Тэгээ нөгөө ингээ баг өвдөөд баг багаар жин нэмээд ингээд хар хүн тэрийг анзаардгүй юм байлаа л дээ. Тэгэл ингээл за угсаа ингээд тэгэл дээр нэг манай монголчуудын хачаа юм биш. 30 нэмэхийн хөгшөндөө орн морон чөлөө те нэг сонио тэнгуут нь заа тий ахмад настан гэдэг те тэнгуут нь заа одоо тэл юм байлгүй л гэж бодод л явж байгаа байхгүй. Тэгсэн чинь үгүй штэ би одоо миний биологийн нас 25 та би хэдээр 40 гарцсан ч гэсэндээ ерөөсөө тэгж ботхоо болцоо. Тий тэр бол зүгээр л би бинийг хорлож байгаа асуудал шүү. Тэр ерөөсөө фаны маны юм биш. За би эхлээд нэг асуулт асуучих. За спорт хийх нь хэцүү юу? Гүүх нь хэцүү юу? Спорт хийх хэцүү шүү дээ. Спорт хийх айгүй хэцүү. Тэр чинь нөгөө нэг хэдийгээр ингээд би гүүхгүй ч гэсэндээ хүмүүс ингээд гүүхээр амар гүүж байгаа хүн зовж байгаа гэж бодоод байдаг байхгүй. Яагаад гэдэг ингээд намайг ингээд гүүхээр за чи ингэж махаа идэж яадаг. За юу хөө яшиг чи гүүн гэж хаашаа харсан юм байдаг ингээд жишээ нь одоо манай яг төрсөйх тэгжээс чи гүүж хэрэггүй ээ. Нахуул гараа янз бүр болох чинь чи гүүн гэж хаашаа харсан юм байдгийг. Болоо яа тэгэл би шүү дээ насан турш та 38 хүртлээр гүүж үзэг би нэмэр мэдхгүй хол ерөөсөө тийм байхгүй. Тэгэхээр чин гайхаж байгаа. За чи нахуул гарын янз бүр болчих юу хөө чиний гүүн гэж юу байдгийг хэрэггүй ээ гэд. Тэр чин надад хайртай болохоор хэлээд байгаа байхгүй болно. Тэ тэгтэл чин гүүл гэдэг чинь шал өөр юм байхгүй. Гүүж байгаа хүн зовдөг. Тэгтээ жаргадаг. Тэ тэгэд гүүлтий яг гүүж явах үедээ тэр яг нэг сүүлийн тэр миний хувьд бол тэр нэг 70-80% тэр юм уу юм шиг байгаа. Би өөрийгөө тэгж ажиглаад байгаа. Тэр үед л хамгийн хэцүү байдаг. Тэрнээс бусад үеэр бол гүйлдэх гоё штэ. Гүүж үтсэн хүмүүс бүгдээрээ л мэдэх баг. Тий. Спорт үзүүлэхэд юу болдог вэ гэхээр спорт үзүүлэхээр би ингээд одоо юмаа бэлдэж эхлэхээс эхлээл тэр гүйлтийг дуусна дуустал би санаа зовдөг байхгүй. Тэгэл ямар би санаа зовдоо чи битий гүгэлтэй биш. Тэр чинь болохгүй шээ. Яагаад тийм зөв сайн юм хийж яхад нь би буруутгаад болиулах хэрэгтэй юм бэ те. Би дэмжих хэрэгтэй байхгүй. Анх тэгэл хайртай дуртай дүшин тулна гэж суудаг үстэй. Тийм байж яагаад гүйлтийг эсэргүүцэх хэрэгтэй юм бэ те. Эрүүл мэндэд тустай. Энэ хүн эрүүл байна, ад жаргалтай байна гэдэг чинь надад сайхан байхгүй юу? Тэ? Тэгжэл би бодосоо гэж боддог шүү дээ. Тэгээд яг спорт хийгээд явахад за ингээд өмнөх өдөр нь ус, желий, электролит за юу бэлддэг юм шөлмөл одоо ингээд бүх юмаа бэлтгэхээс эхлээл яанаас та амжилттай гүйчээсэ тий амжилттай гэдэг чинь замаа дуусгахыг хэлж байгаа шүү тий. Өөрийнхөө хувьд амжилттай гүйхийг хэлж байгаа. Тэрнээс биш алаад өгд амар богино цагт гүйх мөх тэр тийм чухал асуудал биш гэж би боддог шүү дээ. Тэгээд юмаа бэлдэн өмнөх шөнө ингээд заастай маргааш та хол гүөх юмч тэмцэнтэй юмч тий сайн унтаад аваасаа гэж бодоол тий ингээл аль болох эрт хүүхдүүдэд унтуулдаг ч юм уу аль болох чимээ гаргахгүй гэл ингээл тэр болгон чинь спорт. Тэгээд өглөөнөөс эхлээл за яах вэ юу идэж умаар байна чи яг чамд ямар мэдрэгч чи юу идэж умаар байна тэргээл идэж өгөө. Тэрнээс өглөө асаал за чи ийм юм идэх ёстой мөстой гэж болохгүй тий.
чинь гүйлт чинь сэтгэл зүйн спорт гэхгүй гэж хүмүүс хэлээд байгаа. Тэр яг үнэн л юм шиг санагддаг ш. Тэгээд гүйлт эхлээл ингээл за яасан шээснүү шэхөө ерөөсөө та нар яаж 0 орох уу ямар хаан зогсох уу яах уу ийх үү гэдэг эднэр чи тэгээд би бас нэр айгу инэттэй ярих юм арчиж анх тэгээд спорт үзүүлээ явж байхдаа би өөрөө гүйдгүй байсан учраас ерөөсөө ойлгохгүй байсан байлаа. Эднэрт би бууз бэлдэн, цовин бэлдэн тэгээд цай тэгж бэлдэж авч ичдэгсэн халуун сувтаа хийгээд аваа явчин. Гүйлтээ дуусангууд нь за одоо хоолоо ид цайгаа даарсан уу үлссэн үү гэл ингээл хувцас солиход нь машиныхаа гадаагаар зогсоод эдгээр чинь хувцас соличоод тэнгуут нь за одоо хоолоо цаагаа уу гэв. Тэнгуут нь нөө эдгээр чинь амар тийм хол гүйсний дараа тэгж юм шууд идэж чаддгүй шүү дээ. Тэгээд идэхгүй за жоохон байж байгаа идэх гэж мэхээр жоохон гомдох маягтай. Баста хүний сэтгэл ойлгохгүй юмнууд гэж үгээ. Дотроо бол тэгэл за тэгэл хэсэг байж байгаад идэн шүү дээ. Тэгээд арц марц чанаал за. Би нэг өөрөө гүйж байгаагүй учраас ойлгохгүй байсан. Одоо бол би бид өөр юу бэлддэггүй гэвэл яг энэ үндсэн юмнуудаа бэлдэнэ. Гүйлтийн дараах бол тэгэл юу ч бэлддэггүй. Угаасаа тэр 40 50 км ч юм уу те ингээ за 20 30 40 ингээ гүйсний дараа хүн шууд юм идэж чаддаг байхгүй. Тэгээ ялангуяа цовин бууз иддэггүй. Хүүхдүүдэд одоо яг шууд тийм гэж хэлж мэдэхгүй л байна. Манай хүүхдүүд айгүй хартангуй том байхгүй. Тэгэхээр бид хоёр ингээд айгүй өөрсөндөө зарцуулах цаг айгүй гараад юм. Тэгээд яг манай том хүү болохоор одоо ер нь бол ингээд ойр зургуун анхны 21 мэгээ гүйцсэн. Тэ хүрээлэн дээр ирээд одоо Монгол ингээд зуныхаа амралтаар ирсэн үедээ хүрээлэн дээр гүгээ зөөлөн гүйлтгүүлтийг бол дандаа цуг явж хийдэг. Тэ хоёр охин болохоор яг одоогоор гүй барь гарыг гэсэн юм бол байхгүй. Гэхдээ тэмцээн болно. Бид хоёр анх бол би спорт үзүүлдэг байхад бол би спорт үзүүлдэг байсан бол одоо хоёулаа тэмцээнд одоо 6 цаг магадч юм уу тий тэмцээнд орохоор хүүхдүүд спорт үзүүлдэг байхгүй. Тэгэхээр ямар нэгэн хүн харж байгаа юмнасаа үлгэр дуурайл авч байгаа шүү дээ. Тодорхой хэмжээгээр аваад нөлөөлж л байгаа гэж бодож байна. Тэрээс одоогоор бол хоёр охин гүйлтээр хичээллэж гүйж мүүлсэн юм бол алга. Ирээдүйд гүүх ах хоёр шагаал гүүх. Тэгээ нэг өдөр гүүх лөө. Соос. Тэгээд баярлалаа ганаагаас оруулсаа гэж бодож ирсэн. Тэгээд ер нь баярлалаа. Гадаагаа бас нэлээд уран зориг авлаа. Тэгээд би манай нэг найзууд яг хийдэг найзууд байдаг байна. Тэр бол нэг намайг гүйж ихлэх бол би ч бас 2 жил хагас уусаг гэл салхалаад явж байгаа юм. Ингээд хөлгөө болно шүү дээ ингэж байгаа. Тэгээд харуулнаа үгүй тийм биш болоо өчнөө ингээд би байга энэ хүрчиж оролцоод амиг сонсдог. Тэгээд яг одоо энэ нэг өөртөө чи яран дээр ч гэсэн нэг өвдөгний асуудал ярьдаг шүү дээ. Тэгэхээр энийг бид нэр яг л одоо энэ өвдөгний одоо хөлний өвдөлтийн асуудлыг маш их сэргийлэх хэрэгтэй байна. Энэ дээр гол одоо анхаарах юм олон юм байгаа. Яаж одоо тэр хүний хэлсэн би одоо үгүйсэхээр байгаа байхгүй. Үгүй болдог гэхлээр үгүй тийм биш зөндөө хүмүүс гүйж ингээд би эсэргүүцээд байдаг юм. Тэгэхээр энэ тал дээр тавч зэрэгтэй өгч байна. Ер нь бол хамгийн чухал зүйл би ингэж боддог. Гүйдгүй хүнээс гүйлтийн тухай сонсох ч өөр айгу утгагүй шүү. Хүмүүс айгу өөрөө гүйдгүй байж айгу сонь зөвлөгөө өгдөг. Тэгээ өгөхөр нь тэгэл гэл чихний хажуугаар өнгөрөөчдөг. Одоо тэр хүн тэгээд бодож байгаа бол тэр хүний л асуудал. Би юу гэж бодох нь миний асуудал. Би бол тийм л зарчимтай хүн. Тэгээд яг миний хувьд болохоор би яагаад өвдгөө өвтгсөн бэ гэхээр шуналаасаа болоод өвтгсөн. Шуналтаагүйсэн илүү ачааллаас болсон. Би сая Сөүл марафонд 3 сарын 16-нд гүйчээд тэгээд дахиад 4 сарын 24-нд Берлин оюунд Бээжин марафон дээр гүйгээд 5 сарын 3-нд улсын аваргын 50 км-т гүйгээд тэгээд 5 сарын 20-нд Улаанбаатар марафонд. Маш богино зайд ингэж гүйсэн. Гэхдээ зүгээр нэг одоо магадгүй зөөлөн гүйлтч байсан гүйлтээр ч юм уу хийсэн бол тийм болохгүй байх байсан. Гэхдээ би дандаа шахажгүйсэн. Чинь миний улсын аваргын 50 км 4 цаг 20 минутанд гүйсэн. Гэх мэтчлэн ачааллаа хэтрүүлсэн. Энэ тэгэхээр надаас болчиход байгаа байхгүй. Хүмүүсээ би ачааллаа хэтрүүлэхгүй яг л ингээд өмнөх хэмнэлээр ч юм уу те жилд нэг 2 3 тэмцээнд ороод ч юм уу мэдгүй. Ингээ явж байсан бол ийм болохгүйсэн байхгүй. Яг тэгээд заавал тэмцээн гэхгүй нөгөө тухайн хүний өөрийнх нь анх гүйж байгаа хүн ч гэсэн зөөлхөн гүйж байхдаа ч гэсэн өдөр тутам гүйдэг хэмжээг нь огцом нэмжлэхгүй байхгүй. Өдөр 5 км гүйдэг гэсэн бол одоо нэг 10% илүү ачааллыг нэмжлэхгүй гэх юм байхгүй тийм. Тэнгүүт 5 гүйж ийснэ гинт шуналтаад би 10 гүнэ гэдэг ингээ гинт 10 гүйгээд эхлэх юм бол магадгүй гинт ачаал чинь янз бүр хүн болгонд өөр учраас та гана бол яг тэмцээн дээр илүү ачаал өгөөд ойрхон тэмцээнд орсон гинтсэн биш тийм. Тэгвэл зөөлөн гүйж байгаа ч гэсэн анх ингээ гүйж байгаа хэмжээгээ хамаагүй байхгүй тийм.
тэгж гүөх хэрэгтэй. Тэгээд мэдээж эрг нөгөө бие халаалтаа сайн хийх хэрэгтэй. Тэгээд сонголт монголт бүх юмыг ингээд бие халаах хөргөлтийг сайн хийх хэрэгтэй. За өвлийн үйлрэл болохоор даарахгүй байх хэрэгтэй байхгүй бас их чухал. Өвдөгч зүүх өвдгөө хамгаалахын дулаан байх хэрэгтэй. Энэ хэдийг сахиуд ерөнхийдөө гайгүй. Яг угаасаа нөгөө тухайн хүн суур нөгөө өвдөг одоо өвдөгнийхээ зүйлийг мэднэ ингээд юм илэгдсэн ийм гэмтэлтэй байж байгаагүй л асуудалтай. Тийм биш үү яг тэгэхээр гүйж эхлэхээс өмнө бас өвдрийгээ үзүүлээд тэгээд тэр шингэн өвдөгний шингэн мингэн ямар хуу төвшөндөө тэрийгээ мэдчихэд бас гүйгүүл зүгээр. Тэгэх юм бол нэг гэмт бэртэл үүсэхгүй. Тэгээд техник бас их чухал байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө гүйлтийн сургалтанд яваад шийдвэр багшийн зааж өгж байгаа энэ сонгуул тасгалуудаа сайн хийгээд ингэх юм бол энэ гэмтлээс бол урьдчилан сэргийлэгдэх гэмтэх магадлал гайгүй гэсэн үг л дээ. Ийм хөл хэд юм байна. Өөр ямар нэг тийм нэмэлт юм байдаг шүү дээ. Угсаа амжигддаг байхгүй. Тий, өглөө эртгэл шиг манай чи нөгөө эрт ажилласаа өмнө бэлтгэлээ амжуулах гал өглөө 5 цуглаад 7 хүртэл бэлтгэлээ хийчихэл тэгэл ажилдаа явцгаачих жоох байхгүй. Тэгэл өдөржин ажилдаа явал орой ажиллаа тараад ирэхэд угаасаа хоол идэл унтна өөр ямар ч биар үлддэг байхгүй. Тий, тэрнээс өөр тийм илдээ янз юм хийх цаг зав угаасаа байдгүй. Тэгээ бас ажиллаа хийн тий ар гэртээ ээж нь байна тий ингээд зөндөө өөрөг оройлоо шүү дээ тий. Тэгээ өөр янз бүрийн юмд гэж явдаггүй. Тэгээ гүйлтэнд бас нэг юм байна. Зөөлөн гүйлтээ ингээд цуг хийгээ явж байхаар бид хоёр нөгөө биедээ одоо хамгийн юм ярьдаг тий. Биднэрт илүү тийм чанартай цаг гарч байгаа байхгүй бид хоёр. Бид нар ч өглөө нөгөө нэг юу ядгүй юм байлаа шүү дээ. Уул нэхнэр нөхөр мөртлөө нэг цуг байдгүй юм байлаа шүү дээ. Өглөө ажилдаа гараад явчихна ороо ирэл хоол унд мунд гэл хүүхч явахт гэж байгаа тэгэл унтаад өгнө. Маргааш өглөө ажилдаа явчихна. Яг хоёулахна яг би руугаа харж агаад ингээд юм ярих тийм цаг мөрч үнэхээр бага байдаг юм бэл. Яг үнэндээ бага байсан юм байна лээ. Тэгээ хоёлаа ингээд зөөлөнгүүлт хийгээ явж байхад тийм байсан. Тэгээд зөөлөнгүүлэл хийж явж байсан. Тэгээ ерөөсөө тэмцээний тухайд бодож байгаагүй. Тэгсэн чинь тэр 22 оны 5 сард билүү. Хин пирамидсын хосоо залгадаг байхгүй. Тэгээд залгаснаа ингээд бид нар ингээд баг бүрдүүлээд бахангагийн усын аврагт орох гэсэн юм аа. Тэгсэн чинь манай нэг эмэгтэй ингээд хөлн өвдөд гүөх боломжгүй болчлаа чи ороод өгөөч гэдэг байхгүй. Тэгэхээр би тийм тэмцээнд орохоор бишээ. Би орохгүй гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь бүр залгаа залтгүйгүй чи ямар ч юмд ороод. Чиний нас чи яг болоод байна гэдэг. Тэр чинь нэг дундаж нас заачдаг шүү дээ. Чиний насны л хүн хэрэгтэй одоо эмэгтэй хүн ерөөс олдохгүй. Чи ерөөсө тэнд ерөөсө хурдан гүөх хэрэггүй. Би ерөөсө хурдан гүөх чадахгүй тэмцээнд орж чадахгүй гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь хурдан гүөх хэрэггүй. Чи зүгээр тэр бөөгөө авч явбал буцаагаад аваад ирэхэд л болно гэсэн байхгүй. Тэгэхээр за одоо бас нэг амирлаг одоо амт шиг дээ хүн гуугаад тахна үгүй гэд хосоо өстө уухгүй залгаж байгаа байхгүй. Тэгээ за орё гэд тэгээ тэр багт орсаахгүй. Тэгээ яваад ирсэн чинь нэг 54-5 минутгүй лөө ялаа тэр 10 км. Тэгсэн чинь манай энэ чи пүү паста өөрийнхөө үнийг өөрсдөө авах байсан байна юм. Ингиж гүөх байсан юм уу тэгвэл баг хилээд тий өөрийнхөө багт орохгүй яасан юм аа. Тэг чи би тэгж гүнтгэж бодоагүй. Тэгээ нөгөө багийн тэмцээний гоё юм тэр байхгүй. Бусдын өмнө хариуцлага хүлээчихээр би бүх юмаа шавхаж байгаа байхгүй. Тэгэл ер нь энэ хэдтэй тоогдож эхэлсэн дээ. Тэгэл намайг арай өөрнүүдээр харж эхэлсэн дээ. Тэр болтлоо станаар чи нэ усаа за та ингээд усаа ингээд бариад ингээд өгөхөр усаа гоё өгөөч. Тэгээ гоё өгнө гэж яаж ингэж бүр дуусныхан дараа би ч бас буцаагаад амын асууш гоё өгнө гэж яадаг ихэр гівчокгийн ус өгдөг хөшг ингэж өгөм үү. Ингэж яг хап гэж барих юм байна. Би болохоор зүгээр ингэчингүүт айгу хүндэтгэлгүй харагдаад байгаа юм байна. Тэгэл за гүйж байгаа үед нь юу ч ярихгүй шүү дээ. Дугаал тэгэл аль болохгүй ингэж буцаагаар шидэж мэдхээр юу ч дуурахгүй аваад тэгээж ингэж ингэнгүүт за гэж бүндгэнж байгаа юм чи энэ дээг гүйлтээ дуусчихаасаа тий тэр гүйлтийн ард гарчвал хүн чи улам сайжирж байгаа. Улам гоё болж байгааг ингээ яг нүдэн дээр өөрчлөлт харахаар би гүйж гоё болохгүй ч гэсэндээ хараад ингээд бүр хайр хүрээд хүндэтгээд өрөвдөж тэгж хайрладаг байхгүй. Тэгээд юунд одоо ингээд нэг гэр бүлийнхаа хүнийг гүйлт рүү уруу татаач өөрийнхөө төлөө тэр хайртай хүнийхээ төлөө те гэр бүлийнхаа төлөө уруу татаач гэгээд би айгу уриалмаар байгаа байхгүй. Тэр яагаад тэгэхээр та хоёр илүү биендээ хайртай болно. Илүү биенийг ойлгоно. Тэ та хоёрыг хараад үлгэр жишээ авах хүмүүс өөр хүүхдүүд миний эрүүл мэндийн ард одоо миний аав ээж те ингээд эргэн тойрны хүмүүс байна шүү дээ. Энэ хүмүүст ингэж нөлөөлөх хэрэгтэй байхгүй. Тэгээд ингээд гүйлтэнд явахт нь ингээд ийм сайн одоо зөв хийж яхад нь дэмжээд те дэмжээд туслаад ингээд хамт байгаа ч тэгвэл та хоёрын бие биентэйгээ өнгөрөх чанартай цаг нэмэгдэн амьдрал илүү чанартай болно. Гүүгээгүй байж байгаа сая би ярьсан ш гүүдгүй байж байгаа спорт үзүүлэхээр
би ингээд саппорт үзүүлж хамаг сайнаараа л туслаад байгаа байхгүй. Гэхдээ би ойлгохгүй байсан байгаа байхгүй. Гүйдэг болоод саппорт үзүүлэхээр саппорт юм уу юмаа бэлтгэхээр би бүр ингээд би гүйдгүй байхдаа зөвхөн уух идэх юм бол бэлтдэг байсан баг. Одоо болохоор би өмсөх хувцас одоо юу гэдгийг тэр тэмцээний үед одоо ямар бодол орж ирэх вүлээ тэр бодолтойгоо юу гэж ярих вүлээ ч юм уу мэдэхгүй тийм. Ингээд бүр илүү нэгт илүү их мэдэрдэг тийм болсон. Тэгээд яг ярианы чадвар муутай. Гүйтэй хэвдэж байна. Би бас гүөх бодсон хурдан гүүмэр санагдаад болдог. Эхнэрээ дагуулж гүмэр санагдаж байна. Харин дагуулж гүйлэх гээд бас байгаа. Тэгээд дийлэхгүй л юм бас. Дийлэхгүй бол саппорт хийлэг. Надад чиний л тусламж хэрэгтэй юм. Чи надад туслаач гэж байгаа. Аваад гар заяа. Би ингээ харахаар ингээд суппорт хийж өгөөд л идэх юм л та. Ингээд яг ингээд дагаад яваад харахаар ингээ 30 40 50 гүйж байгаа хүний чинь ингээ харахаар бүр ингээ амар өрөвдөд хайрлаад бүр ингээ өмнөөс нь өрөвдөд. Тэгтэл тэрийг даваад гарч байгаа тэр хүч чадлыг харахаар бүр ингээ бахархаад омгшоод бүр ингээ амар гоё байдаг аахгүй юу? Суппортыг чинь бүр юу тэмцээнд орохосоо илүү хэцүү юм. Хэцүү юм билээ. Сая юун дээр нөгөө бар сулд дээр суппорт руу явсан шүү дээ. Тийш яваахаа ундаа нөгөө халуун юу цогоо бабуу идгуурвч. Тэгээ дээр гараал тэгэл ингээл цагаа хараад тэгсэн чи яг нөгөө гараанаас хоцор юу цагтаа гараагүй юм шүү гантай. Тэгэл цагаа хараад за одоо өдийд орж ирэх хэрэгтэй тэгэл яг тооцоолох байдгүй тэгэнгүүт чинь санаа зовоол тэ. Тэр өдөр чи амар бороотой нөгөө гүдэн өдөр өсөлтөө цас бороо орсон амар ингээд орсон шүү. Тэгээ юм цовтай тэгээд нөгөөх нь ингээд нэвтрээд өөрөө ингээд норцсон. Тэгээд энэ хэдий чинь ирэхгүй болох нь санаа зовоод урагшаа замын амдч хашиж тосч ингэж харж байгаа юм. Тэгээд дэрэм ах бүдрээд унчаагүй байгаа. Тэгээд энэ нэг жиг ургалаа шүү гэдэг камерын дээр гардаг шиг тэгээд бодоол тэ. Тэгээд нөгөө дэрэм ах маань нөгөө хараа муу болохоор нөгөө модны үндэс нөгөө юм харахгүй ингээд явчихдаг байхгүй бас ингээд бүдэрч унчих гадаг байхгүй. Тэгээд гимтж өтчихөг байгаа гэл ингээд санаа зовж байна. Тэгж байгаа л эренгүүт чи ингээд хүмүүс ирсэн хүмүүс болгонд хүний өөр ингэхгүй бүгдэнд нь ингээд л өгж байгаа байхгүй халуун момд колон молоо өгөл тэгэл ингээд дээр байж байгаа л тэгэл нэг харсан чи ингээд нийт нь ороод тэр дээр чи хичнээн цаг зогсцсон те тэг ингээд бүр даарад тэгээд за одоо хамгийн сүүлийн хүмүүсийн явуулчаа тэгээ бууйтаа гэж бодчихоо тэгээ сүүлдээ бараг тэгж бодд юм бэл ингэж яхаар зүгээр ор тэмцээнд нь орсон юм бол эдээд аль хэзээ буугаа очсон тэгээ халуун хоол цай идээд сайхан дулаахаас сууж ерөөсөө дараа жил орноо гэж бодож байгаа ерөөсөө би бас энэ жил яг тэгсэн эрчимтдээр ингээд нөгөө би ингээд бэлтгэлийн үед бол ингээд хөргөж авч байгаа ч гэсэндээ ингээд нөгөө яг тэмцээн болохоор ингээд тэр шин чин тогтлоод унтчих чадахгүй байхгүй би өнгөрсөн 3 жилийн хугацаанд яг энэ тэмцээнд орсон тэг миний хамгийн дуртай тэмцээн дөрөв нөгөө ярьсан чинь эхний жилийн тэмцээн дээр дэрэм ах тэр хоёлаа бүдэрж өнөд бид хоёр нөгөө нэг ууланд гүөх ямар ялгаатай гэдгийг ч мэдэхгүй хоёлаа уулын пүүзгүй те уул гэдгийг мэдэхгүй хоёр дэрэм ах ийшээ өсрөл унчин би ийшээ өсрөл унчин амар их унжаасан тэр эхний жилээр тэгээ хоёлаа тэгээд нөгөө бэлтгэл хийгээд ахаар чинь сайжирж байгаа байхгүй тэгээд сая энэ жилийн тэмцээн дээр яасан гэсэн чинь нөгөө энэ хэдийг явуулчаад ингээд бүр амар хэцүү байгаа байхгүй яа надад хамгийн их миний санаа зовж ирсэн хүн дэрэм ах бусдын нь бол ерөөсөө тэр яадаг би дэрэм ах мэн л гэж бодож байгаа байхгүй дэрэм ах мэн л гэсэн пүүз мүзэн гайг байгаа за ямар пүүзээ өмссөн бол те яаж байгаа л нүдний шилээ яасан болмол гэ бүр дэрэм ахт би хамгийн их санаа зовсон тэгэл ороод ирэхтэн амар их баярлсан дэрэм ахыгээ тэрж аваал тэгэл бүдэрхийн ст хамгийн муухан тэр шөрөмс татдаг байхгүй заавал бүдрэнгүүт ингээд юу зангираад жоохон унах гад ингээд бие чангалт юм шиг тогтохгүй тэнгүүт яг энэ хөлийн шөрөмс татах гэдэг байхгүй тэр нь ст муугаа тэгээд яг ууланд гүөхөд ингээд хүнтэй наалдаж гүйж болохгүй одоо цасмал дээр бол ингээд яг юугаа хөлөө нийлүүлэл тийм ард нь ингээд гоё ингээд наалдаа гүйдэг шүү дээ тэнгүүт яг ингээд хүний ард ингээд ойрхон гүйжээл хэдийн тэгшхэн зам байсан ч гэсэн чулуу молоо янз бүрийн тэр доороос нөгөө хүний доороос гараад ирдэг тэнгүүт тэрийг харахгүй тэр хүнтэй алгаа нийлүүлж байгаа л гинт чулуу гарч ирээ чулуунд нь бүдрээд нөгөө хүн чурагшаа өөрөө ингээд явчихдаг би яг анх ууланд гүйж явах тэгж унжижсэн хүний ард нааж гүйж явж байгаа л за тиймэрхүү л байна да. Суппортоо гэж тэ.